Хурамстын одод хойлорхгүй дор, тэнгэрийн өнгө зэвэрхгүй дор, үүрээс үдүүлсэн шоргойлт шиг ард олон үнэмэлдэж, үндсээ суглуулсан мод шиг хөрст газар хувхайрахад дорнын эрхэмсэг бэлэг ухаан домогт Монгол хаттыг дэлхий дахина үгүүлнэ. Тэгэхээр альва зүйлд нэг тийм одоо найрсан зохицохуй гэж нэг юм байдаг л та. Нийгэмд тэр одоо найрсан зохицохуй бий болж иж бид нарын доктортой хөгжлийг бол хангах юм байна. Тэр сүүлийн үед бол бид нар доктортой хөгжлийн тухай их олон жил ярьж байна л да. Яагаад тэр найрсан зохицох нь алдагдаад байгаа юм бэ гэхээр нийгмийн бүх гишүүдийн дуу хоолой нийгэмд одоо тэнцүү сонсогдож энэ найрсан зохицох гэдэг нь бий болно. За өөр нэг эмэгтэй одоо нэр дэвшигчдийг дэмжих нэг тийм шалтгаан байдаг. Тэгэхээр тэр нь юу вэ гэхээр арчилсан нийгэм гэдэг бол өөрөө иргэдэн одоо бүгд эрхтгш байх хэвээр үндсэн хуулиараа одоо баталгаажсан ийм эрхтэй. Тэгэхээр нийгэмд бол аливаа цөөнх гэж байдаг. Тэр цөөнх нь бол янз бүрийн эрхтний бэрхшээлтэй одоо иргэд байж гэн тийм ээ. Одоо хавдар өвчтэй хүмүүс ч гэдэг юм уу тийм ээ. Одоо доохтой хүмүүс үндэстний цөөнх ч гэдэг юм уу эсвэл одоо хусаатны цөөнх ч гэдэг юм ингээд янз бүрийн цөөнхүүд байгаа. Тэр цөөнхүүдийн дуу хоолой бас нийгэм сонсогдож явах хэрэгтэй байдаг л та. Тэгэхээр зэрэг эмэгтэйчүүдийг тэгвэл яагаад цөөнх гэж хэлж байгаа юм бэ гэж асуулт гарч ирж магадгүй. Яагаад гэвэл хүүсийн харилцааг ингээд аваад үзэх юм бол манайх бол ерөнхийдөө одоо бас тэнцүү одоо хятад шиг ч юм уу тэр айхтар тэр хүүсийн харилцаа нь бол алдагдсан тийм аюул тулгарчсан юм бол Монголд байхгүй байгаа. Тэгэхээр яагаад эмэгтэйчүүд тэгвэл цөөнх болчиход байгаа юм бэ гэхээр эрх мэдлийн юм уу одоо шийдвэр гаргах төвшөнд бол нөгөө эмэгтэйчүүд нь хэтэрхий цөөнх байгаа учраас энэ бол нийгэмдээ өөрөө цөөнх болж байгаа. Тийм учраас арчилсан нийгэм гэдэг бол өөрөө цөөнхийн эрхийг хамгаалдаг нийгэм юм бол эмэгтэй нэр дэвшигчд бол тодорхой хэмжээгээр шийдвэр гаргах төвшөнд бол байх ёстой болно. За шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүд болж өгөх юм бол одоо эрчүүдийнхээ адил тоо хэмжээгээр байх юм бол тэр үчи миний ярьдаг тэр найрсан зохицох гэдэг юм чинь бий болж байгаа юм л да. Тэгээ би нэг өдөр таксид явж байгаа таксийн жолооч залуу радио сонсож байна. Тэгээ тэр нь гэр бүлийн радио байсан шиг санагдаж байна. Тэнд хайрын төстэй гэж нэвтрүүлэг гэдэг юм байна л та. Тэгээ тэр нэвтрүүлгэнд бол ерөнхийдөө одоо гэр бүлдээ яаж найрсан зохицох уу гэдэг, эхнэр нөхөр хоёр одоо яаж бие биенийг ойлгох уу гэдэг чиглэлээр тийм хүмүүсээс саналын аваад явуулдаг тийм их хөрх нэвтрүүлэг байна лээ. Тэгээ тэрэн дээр нэг залуу ярьж байгаа. Залуу гэр бүл тэгэд ерөөсөө байнга тэр гэр бүл бүр хэрүүлээс салдгүй байсан гинэ. Тэгэд нөхрөний өдөр бодож таад энэ хэрүүлээс юу яаж салах вэ? Тэгээ ингээ бодсон чинь бүх хэрүүл бол ерөөсөө энэ манай эхнэрийн гэр бүлдээ үүрч байгаа энэ ачаа нь хэтэрснээс бол болж байгаа юм шиг байна гэж өөрөө одоо ухаарад тэгээд тэр дэлгүүр хоршоо орж одоо идэх юм авдаг болсон. За дээрэс нь бол одоо юмаа угаадаг. Тэгээ өөрөө хэлж байгаа юм да миний юм угаах ч гэж байх вэ? Угаалгын машинд хийчихэж байгаа юм гээд. Тэгээд ирэхээр тэр эхнэрийнх нь нуруунд дээрсэн ачаа нь ингээд хөнгөрөөд ирэхээр зэрэг тэр хүний одоо уур бухимдал тийм ээ одоо тэр бүх юмнаас гарч исэн тэр хэрүүл нь алга болоод тэгээд тэр хоёр бит хоёр бол одоо бие нэг аягүй сайхан ойлгодог болсон. Одоо ямар ч шийдвэр бид нар гэр бүлдээ гаргахдаа хоорондоо ярилцж байгаад энэ шийдвэрээ гаргадаг болсон гэж ингэж ярьж байгаа. Улс орныг бол нэг гэр бүл гэж ингэж авч үзэх юм бол саяын юм залуу гэр бүлд байсан шиг тийм найрсан зохицохой тэр одоо улс гэдэг тэр гэр бүлд байхгүй байгаа юм л. Тийм учраас бол альва одоо асуудлыг шийдэхэд бол тухайн одоо цөөнхийн асуудлыг мэдэхгүй хүмүүс өөрсдийнхөө бодлоор, өөрсдийнхөө санаж байгаагаар, өөрсдийнхөө одоо харж байгаагаар тэр асуудлыг шийддэг. Тэгээ тэр одоо гаргаж байгаа шийдвэр нь төдийлөн амьдралд хэрэгжихгүй байгаа даа. Нэг юм зүйл. За дараагийн нэг өөр асуудал нь болохоор янз бүрийн судалгааны дүнгуудыг ингээд аваад үзэхээр ерөнхийдөө яагаад эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжихгүй байна гэдэг шалтгааныг аваад үзэхээр янз бүрийн шалтгаанууд багшгүй юм л да. За яг нэгдүгээрх нь бол тэр одоо уламжлалт хэвшмэн сэтгэлгээний асуудал байж байна. За өөр нэг сони юм нь болохоор эрчүүдийн хийж шийдвэрлэж чадах ёстой асуудлууд цэрэг цагдаач гэдэг юм уу. За эсвэл эдийн засгийн асуудал гээд өөрөөр хэлэх юм бол хөгжлийн одоо томоохон асуудлуудыг зөвхөн эрчүүд л одоо шийдвэрлэж чадна гэж үздэг та. За ихтэй сургуулиудыг харахад хөгжлийн гол асуудлууд одоо эдийн засгийн асуудлууд байж байна те. Энэ асуудлуудыг зааж байгаа багш нар гэдээ аваад үзэхэд бол эмэгтэйчүүд олонхлоо ичдэг тийм ээ.
За үндэсний аюулгүй байдлын асуудлыг ингээд аваад үзэхэд Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх гэхэд эмэгтэй хүн байж байгаа жишээ тийм. Одоо хувийн сахиулах байгууллагуудад бол эмэгтэйчүүдийн тоо бас нэмэгдсээр байгаа. За яг хөө нэг талаасаа бол эр хүний одоо хийдэг тэр хүнд хүчээр ажлыг эмэгтэйчүүд хийж чадахгүй гэж үзэж байгаа нь энэрэнгүй юм шиг боловч тэрнтэй адилхан одоо оюун ухаан тийм ээ одоо хүч чадал бүх юмараа адилхан хүмүүс тэр боломжийг олохгүй байгаа нь өөрөө ерөөсөө шударга биш байхгүй юу. Тийм учраас бол бид нар шударга бус байна гэдэг чинь найрсан зохицохыг бий болгож байгаа гол түлхүүр нь бол таарахгүй байна гэсэн. Тэгэхээр тэр түлхүүрийг тааруулахын тулд одоо эмэгтэйчүүд ямар ажил хөдөлмөр эхлэмээр байна хараад тэр боломжийг олгодог. Доктортой хөгжүүл талаасаа хараад ирэх юм бол ерөнхийдөө эрэгтэй эмэгтэй одоо шийдвэр гаргагчдын харьцаа нь бол адилхан. Аль алинд нь байгаа нөөц, чадвах, хүч тэр оюун ухааныг ингээд ашиглах юм бол хамгийн бодиттой хувь нэмрийг оруулна. Тийм ч учраас бол мянган хөгжлийн зорилтууд ч гэсэн одоо гендерийн тэгш байдлыг хангах талаар энэ олон улсын төвшөнд төвшүүлж гаргаад байгаа гэх ерөнхийдөө учир нь тийм юм байна. Эмэгтэй хүн ямар ажил хөдөлмөрийг эрхэлж авах уу гэдэг бол энэ бол ерөнхийдөө хувь хүний сонголтын л асуудал байгаа байхгүй юу. Тэр хүн биш тийм ээ би мөрдөн байцаагч болъё гэж бодох юм. Тэгхийн бол энэ мөрдөн байцаагч бол эрсдэлтэй ажил амнасаа ч алдчих болцсохгүй учраас эмэгтэй хүнийг одоо чи болохгүй гэж ингэж зааглах нь бол тэр хүний сонголтыг хааж байгаа хэрэг болоо та. Аливаа хүн гэдэг бол төрж өссөнөөсөө хойш ингээд насан туршныхаа дараа өөрөө чөлөөтэй сонголт хийх тийм боломжийг олгохгүй нийгэм гэдэг бол өөрөө дарангуйлын нийгэм байхгүй. Тэгэхээр бид нар чинь ингээд арчилсан нийгэм байгуулад арчилсан үндсэн хууль 92 онд батлаад тэрнээс хойш 40 жил өнгөрчлөө шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэний одоо гол мөн чанарыг одоо хэрнэ нийгэм даяараа тийм ээ нэг сайн ойлгохгүй байна гэдэг бол энэ чиглэлийн сурталчилгаа тэр хэвшимт ойлголтыг залруулах ерөнхийдөө ойлголтыг нэмэгдүүлэх тийм ажил сул явагдаж ирсэн юм. За тэгэхээр яагаад ингэж квот хийгээд байгаа юм бэ гэж тийм ээ. Тэгэхээр квотыг бол ерөнхийдөө тэр их мэдлийг бол тэнцвэржүүлэх гэж. Тэгээ сайн муу хоёр талын дундах юм нь бол саармаг юм гэж байдаг шүү дээ. Яг тэгвэл сайн муу хар цагаан хоёр ч өөр зөрчилддөг. Тэгэхээр тэрийг одоо ингээд саармагжуулах тэнцвэржүүлэх юмыг бид нэр зөрчил гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо тэр зөрчлийг шийдвэрлэх арга одоо хэрэгсэл байхгүй бол угаасаа хувийн амьдралд ч тэр тэнцвэр байхгүй болно. Улс төрийн амьдралд ч тэр нь байхгүй болно. Яг тэрнтэй адилханаар тэр тэнцвэржүүлэх арга механизм нь бол одоогийн улс орнуудад бодож олсон хамгийн сайн арга нь бол энэ квот байгаа юм л да. Тэгэхээр зэрэг тэр квотын асуудлыг яагаад гэвэл шийдвэр гаргах төвшөнд байгаа ихэнх эрчүүдийн гарт нь тэр шийдвэрийг гаргах гэх мэт нь одоохондоо байгаад байна шүү дээ. Тийм учраас тэрийг тэнцвэржүүлэхийн тулд нөгөө талаас ингээд ерөнхийдөө тэр одоо доктортой хөгжлийг хангах найрсан зохицуулт бий болгохын тулд нөгөө талаас бас арчилсан нийгэмд байгаа иргэдийнхаа тухайлбал одоо цөөхийнхаа эрхийг баталгаажуулах үүднээс аваад үтсэн ч гэсэн энэ квотыг албаар ингэж оруулж өгөх нь бол эхний үе шатанд бол хамгийн зөв арга механизм байгаа юм шиг байна. Тийм ч учраас бол одоо жишээлбэл ерөнхий сайд нь ерөнхийлөгч нь за эсвэл одоо парламентын гишүүдийнх нь зарим орнд бол бараг тал хувь ч юм уу талаас дээш хувийн эмэгтэйчүүд байдаг. Тийм орнууд энэ бол өөрөө ингэ соёл болгож хэвшсэн байгаа байхгүй юу. Гэтэл энийг соёл болгож хэвштэл нь энэ квотын аргыг бол хэрэглээд байхгүй нөхцөлд бол нийгмээрээ энэ бол ийм байх ёстой юм байна гэдэг хөлийн зөвшөөрсөн цагтад өөрөө соёл болгож хэвшсэн хойнууд бол энэ квотын асуудлыг яахгүй юм шиг. Тэгэхгүй нөхцөлд болохоор зэрэг энэ квотын асуудлыг бол нийгэмд тэр чигээрээ ерөнхийдөө одоо нэг хэдэн хүүхэн өөрсдөө одоо эрх мэдэлтэй болох тийм ээ. Өөрсдөө одоо альбан тушаалтай болох. За альбан тушаалтай бол эрх мэдэлтэй болох хоёрын цаана байгаа утга учирыг бол өнөөдөр Монголд бол ерөнхийдөө баяжгал гэж ойлгоод байна шүү дээ. Тэр зэрэг тэр эрх мэдэл одоо тэр альбан тушаалаар далимдуулж нэг хэдэн хүүхэн баяжгах гэдэг юм шиг юм уу тий. Тиймэрхүү ойлголтууд бас нийгэмд байгаа нь харамсалтай. Тэгэхээр энийг бол тэр илүү хөгжлийнхаа үүднээс авч үзэх юм бол энэ дуу хоолой бол тэнцвэртэй байж чинь усаар хөгжих юм шиг гэдэг нь л чухал санаа. Waits for reply. Where have you gone, my satellite? But you mustn't forget what love can see. Их Британий элчин сайдын яамны санхүүжилт Америк нэгдсэн улсын Азийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй Улсын их хурлын 2012 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийг дэмжих нь төслийн хүрээнд Globe International төрийн бус байгууллагаас бэлтгэн хүргэлээ.